Хүмүүс сонсож байгаа шалгах хэрэгтэй багттай. Манай коммент доор ч юм уу битэрийн дуу болон дүрсэн сайн болж ивэл бичээд өгөөрэй. За. Сайн байцгаана монголчуудаа. Солонгос улс дахь монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт олондоо.com-ийн Бямгараг бүрийн 16 цагаас эхэлдэг Солонгос мэдээний таймерлыг бэлэн боллоо. За сайн байцгаана уу та бүхэн. Энэ өдрийн төргий. Сайн байна уу айлнаа гэж юу? Сайн байна уу. Өнгөрсөн сайхан өнгөрлөө. Өнгөрсөн лоног бас завгүй маш хурдтай өнгөрлөө. Олон зүйл бас болж өнгөрлөө тийм ээ. За энэ дундаа бас хамгийн онцлог зүйл нь бид хоёр өнөөдөр өнгөрсөн хувцас маань өнгөрсөн 11 сарын 26-нд тийм ээ улс тунхсны он баяр болсон байгаа. Тийм болохоор бид хоёроос энэ 7 хоногийн нэвтрүүлэгтээ ингээд Монгол дээл болон Монголын хуцаараа гэж гоёж ирсэн байгаамаа. Өнгөрсөн 7 хоногоос манай монголчууд хэдийн ихтэй карантинд байсан ч гэсэндээ аюу тийм гитгээ амттай хоол хийж идээд тэр сторинууд үзэх юм бол хүмүүс аюу гитгээ амттай хоол хийгээд өөрөөсөө гэр гэртээ байгаа хэмжээндээ гоё баярлаад өнгөрсөн байсан. Дээрээс нь бас өнгөрсөн талд монголчууд гэртээ гэдэг нэг тийм гоё теле шоу болсон шүү дээ. Урлаг цаалахын бүрээр гэрээсээ төлөвлөгээд 300 сая төгрөг цуглуулад тэгээд одоо хэрэгцээтэй байгаа өрхүүдэд тарааж өгье. Тусламжийн гоё аяныг өрнүүлсэн. Тэгээд бас монголчууд коронавигийн эсрэг маш гоё мэдэж чадсан тийм арга хэмжээ болсон. Тэгээд нийт өнөөдрийн маниферийг үзэж байгаа. Өнөөдрийн лайвтай хамт байгаа монголчуудтай улс томцны баярын мэндийг хүргье. Ингээд Монгол улс томхоглогдоод нийтдээ 96 дахь шилээ бид үзэж юм тийм ээ. Тэгээ үзэж байгаа хүмүүс маань бас энэхүү 7 хоног болгон бэлтгэдэг хүргэдэг энэ Солонгос мэдээний таймыг маань бас хүмүүст болсон гэж хүргэж өгч шеэр хийж өгөөрэй. Манай олондоо.com пэйж хуудсан дээр гэсэн лайк дарах юм бол 7 хоног бүрийн манай бэлтгэж байгаа мэдээллүүдэд та бүхэнд шууд хүрэх болно гэдэг бас мэдээний хийхэд хэлье. За ингээд өнөөдрийн мэдээг бид хоёр G-Money Trans компанитай хамтран ажиллаж байгаа тийм ээ. За тийм болохоор G-Money Trans гэдэг компанийн талаас өчигдөр мэдээлэл өгье гэж бодож байна. G-Money Trans маань одоо ерөнхийдөө нөгөө нэг коронавитой холбоотой гэсэндээ бид нар юу найлах гадшаа төвшөө гарч орохгүй тий гар утаснасаа ер нь бол гэртээ одоо хөрвөлтээс өмнөд ч ерөнхийдөө юм дижитал ирнэлөө ингэ шилжчихлээ гэдэг үсрэнгүү G-Money Trans маань болохоор одоо ямар ч смарт утсан дээр Google App Store болон Play Store дотроос G-Money Trans гэж бичээд өөрийнхөө гар утсан дээр аппликейшн суулгаад монгол хэлийг тааруулах хэрэгтэй. Тэгэх юм бол монгол хэл дээр өөрийнхөө хувийн мэдээллийг оруулах тийм. G-Money Trans гэж чичээд монгол хэлээр тааруулаад өөрийнхөө одоо овогны төрсөн сар өдөр утасны дугаараа бүртгүүлээд тийм учраас Солонгосын жижиг буюу хөрөнгө оруулалтын банкн дээр шууд данс нэгэх боломжтой. Вэгогийн Сэмгарын хэмжээ гэдэг адаад иргэд Солонгост амьдарч байгаа хугацаанд одоо хэрэгж болох тийм шууд дансыг үүсгэн. Тэгээд тэр дансандаа Солонгос доторх байрны мөнгө, тог газ, усны мөнгө, янз бүрийн төлбөрүүд төлж болно. Тэгэн готлоо Монгол руу тэр данснаас мөнгө авч өгдөг нь хаягдлууд давталтай гэх юм уу. Тэгээд гадаад хүмүүстэй зориулсан одоо банкны үйлчилгээ гэдэг утгаараа хамгийн хямдхан ямар ч банк руу ингээд мөнгө шилжүүлсэн бай 600 оны шилжилттэй ч гэх юм уу. Энэ бичил ингээд яг гадаад хүмүүстэй зориулсан үйлчилгээ болохоор үйлчилгээ нөр аюул тийм дайжгүй. Дээрээс нь хэрвээ яг монгол хүн одоо ингээд дэлхийн нэгээр одоо бид нар шинэтэнд гацсан байгаа тийм зөвхөн монгол руу гэхгүй одоо Сингапур ч юм уу, Индонез юм уу, тэгээ Америк, Итали аль ч орнуудад одоо хэрвээ хин нэгэн гэрийн хэмжээ гадагшаа гацсан байгаа тийм хүмүүс рүү бас мөнгө шилжүүлэх боломжтой гэдэг нэлээд давуу талтай 60 орн руу шилжүүлдэг гэж байгаа байхгүй нийтдээ. Тэгээд хэрвээ яг одоо өнөөдөр бидний лайвыг үзээд та G-Money Trans-ыг татаад суулгах юм бол Монгол руу хийх эхний гүйлгэж ямар шийтгэл авахгүй. Дээрээс нь 20-оос дээш гүйлгээсэн хэрэглэгчтэй одоо азтай шалгуулалтын ивент зарласан байгаа гэсэн 500 мянган төгрөгийн тийм шагналтай ивент байгаа
гэж хэлсэн. Дээрээс нэг гоё даваа тал нь хэрэг Жимонигийн хэрэглэж байх юм бол нанурыг гэдэг эмнэлгийн эхний үзлэх нь өнгөө. Тийм утла нанурыг эмнэлэг дээр X-ray-ний зураг өнгөө. Тэр эмнэлэг нь болохоор нөгөө нурууны боцны эмнэлэг тийм ээ. Тийм эмнэлэг байгаа. Тэр эмнэлэг дээр очиж эхний үзлэг өнгөө X-ray зураг өнгөө учраас амар хүн Жимони энэ аппликейшнийг татсан хэрэглэгч маань нанурын эмнэлэг дээр очих юм бол эхний үзлэг очих өнгөө мэ тийм ээ. X-ray зураг өнгөө гэж аахгүй юу? Нэг удаагийн физик эмчилгээ бас өнгөө гэж хэлж байгаа. Ямар ч гэсэн манай гадаад болон Монгол хэрэглэгч нарт маань одоо монголчуудад маань юу нэг илүү их гоё те одоо бид нар чинь нөгөө нэг аны хүрээнд ч гэсэн хүмүүс нөгөө захимын гэмтгиймтэй аяг хүрчж байгаа гэдэг иймэрхүү юмнууд гарч иж гэсэн те тэнгэлгүйгээр бас хүний карт ашиглахгүйгээр бас хүн рүү мөнгө нөгөө шилжүүлээд өгч гэх байн залгаад авахгүйгээр ямар ч зөөртэй хэрэгцээтэйгээр шууд гар утсандаа суулгаад ашиглах боломжтой ийм аппликейшн байгаа. Тэгээд та бүхэн маань мэдээг маань үзэж байгаа бол хэрэгцээтэй гэж бодож байгаа юм бол өөрөө Play Store-аар авчихсараас Jimony Trans гэдэг татах болно. За ингээд Jimony ярьсан тийм ээ. Тийм болохоор үүнтэй холбогдуулаад бид бүхэн өнгөрсөн 7 хоногт аяныхаа нээлтийг хийсэн байгаа. Ямар аян вэ гэхээр Солонгос улсад байгаа Монгол иргэдэд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх аян гэж бид бүхэн хийж эхэлсэн байсан. Тэгээд энэ гоо аяныхаа нээлтийг сая 3 дахь өдөр өнгөрсөн 7 хоногийн 3 дахь өдөр аль биесны нээлт хийсэн байгаа тийм ээ. За энэ аяны нээлтийн талаар өнгөрсөн 7 хоногт болохоор бид нар манай олондоо.com маань хаана ажиллаж ирсэн бэ гэх юм бол Юнсан дүүргийн цагдаагийн хэлцээр одоо нэг хором 100 хэрэгэлт аяныхаа нээлтийг хийгээд ирсэн байгаа. За энэ аяны нээлтийн аяны нээлтийн талаар сонирхолтой юм бол ямар ч аян эхлэхээс өмнө Монгол улсад одоо Монгол улсын иргэн нийтдээ яг визтэй байгаа иргэн болохоор 25-6 мянган орчим иргэн байдаг боловч Монгол бусад орнуудтай харьцуулах юм бол энэ айгүй бага тоо гинэ. Одоо Вьетнам ч юм уу Хятад ч юм уу энэ орны иргэдтэй харьцуулах юм бол амар бага тоо гэсэн хэдий ч Монгол гинт хэрэгт өртөг болон одоо мэдхгүй байгаагаас болоод хохирол амсах тэгээд ял идэлж байгаа одоо иргэд гадаад иргэдэг харьцуулах юм бол Монгол айгүй өндөртөө ордог. Ийм орон гинэ. Тэгээд Юнсан хотоос маань Юнсан дүүргээс болохоор цагдаа хэлцээс болохоор бэлдээд ерөнхийдөө болохоор монголчуудын одоо энэ гэнт хэрэгт холбогдож байгаа байдал нь болохоор одоо Солонгосын хууль болон Монголын Солонгос одоо ёс дүрм ч юм уу те жишээлбэл одоо юу гэдэг автомашины дүрм гэж байгаа одоо санхүүтэй холбоотой дүрм тэгээд хүчирхийлэл гэдэг энэ тийм хуулийн заалтуудыг ерөөсөй баг мэдж байгаагаас болоод одоо яг иймэрхүү гэмт хэргийн золиос болон хохирогч болох магадлал аюу өндөр байна гэдэг үгнээс Юнсан хотын маань Юнсан дүүргийн маань цагдаа хэлцээр энэ аянд маань одоо нэгдэж ингээд хамтран ажиллая гэсэн энэ гоё бидний санаачлал дэмжсэн байгаа. Энэ дээр нийт 5 компани байгууллагаас гадна Юнсан дүүргийн цагдаагийн газраас нэгдсэн байгаа тийм. За энэ 5 байгууллагыг танилцуулахад Монгол улсаас бүгд найрамд Солонгос зугаа элчин сайдын бүгд найрамд Солонгос улс дох хөтөлбөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, төрийн банк, Монголын залуучуудын холбооны бүгд найрамд Солонгос улс салбар зүтгэл, за олондоо.com буюу манайх Солонгос улс дох монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт, мөн дээр Юнсан дүүргийн цагдаагийн газраас нэмэгдэж ороод энэхүү аяг нээлттэй бусад дэмжигч компаниудыг байгууллагуудыг хизээд нээлттэй энэ арга хэмжээнд бас хамтарч ажиллахыг уриалж байгаа. Тэгээд дээрэс нь аяныхаа хүрээнд аяны нээлтэн дээр ч гэсэн онцолж ярьжсэн зүйлүүд болохоор бид нар айлгах энэ аяны хүрээнд нийтдээ 6 сарын туршид монголчуудад болохоор холбогдох холбоотос албарын хуулийн мэдлэгүүдийг аягүй сайн дамжуулж хүргэх зорилготой байгаа. Хамгийн ихний маань одоо аяны маань алхныг чухал том алхам бол юу вэ гэхээр одоо цахим гэмт хэргийн зайлуулж болохгүй байх. Цахим гэмт хэрэг холбогдсон тохиолдолд ямархуу одоо хэмжээний мөнгөнд орвол болон яаж одоо цахим гэмт хэрэг зайлуулж болох магадлалтай гэсэн тэр бүх санаалгуудыг бид нэр одоо удахгүй өөрийнхөө пэйж болон одоо холбогдох байгууллагуудтай хамтран нэвтрүүлэг энтрийг хийж нийт монголчуудтай хүргэнэ гэж бодож байгаа. Дээрээс нь одоо хууль гэдэг бол ерөнхийдөө зөвхөн одоо цагдаагийн газар ч юм уу дээрээс хууль сахиулах байгууллагууд хийдэг зүйл биш, иргэн бас тэр нэг оролцоотой байх хэрэгтэй байдаг. Тэгээ Монгол улсын бас иргэд ч гэсэндээ одоо хууль одоо зөрчижтэй зөрчихгүй байх үүднээс нэг нэгэндээ одоо тийм ингээд сонор сэргэж болгон нэг нэгнийхээ одоо дуу хоолой болох шаардлагатай гэсэн энэ уриалгуудыг гэсэн арга хэмжээтэй бас Юнсан дүүргийн цагдаагийн газраас бид нарт санаагаа шилжсэн. Энэхүү аяныхаа хүрээнд бид бүхэн ч гэсэн манай олондоо.com сайтын форум болон дээр нэг хором зөв хэрэглэгдсэн хэсэг байгаа. За энэ дээр гарах юм бол одоо бид бүгдийн
эхлүүлж ажиллуулсан одоо мэдээллүүдийг олон даазын сайтын энэхүү болон дээр бүгд одоо орж байгаа. За тэгээд энэхүү аяны хүрээнд хамгийн их хийгдэж байгаа ажил бол мэдээж захин гэмт хэрэг гэж байгаа тийм ээ. Захин гэмт хэргийн талаар тэр сая нээлтэн дээр ч ярилцж байсан шүү дээ. Мэдээж эцэс төрийн банкны хувьд бол энэ захин гэмт хэрэгээс яаж үрдсэн сэргийлэх вэ тийм ээ. Жишээ нь юу гэдэг нөгөө нэг карт тийм ээ. Биднээс нэг банкны картыг ерөөсөн хүн нэг найз ингээд шилжүүлэх ч юм уу тур хэрэглүүлсэн тохиолдолд тэрнээс болоод өөрөө ч гэсэн хохирогч болох магадлалтай байдаг тийм ээ. Хэрвээ таны мөнгө одоо картыг хэрэглэж аваад ямар нэг хууль бус зүйл одоо казино тоглох ч юм уу ингээ янз бүрийн мэдээлэл одоо хуулийн хориотой тийм зүйлсээр ашиглаглаа гэж бодоход зээлсэн хүнэн зөвхөн тийм гэм тийм холбоотой биш. Зээлсэн хүнэн ч гэсэндээ яг солонгосын одоо юуны хууль болохоор хуулийнхын хүрээнд болохоор хоёулаа хохирогч бол тийм ээ. Тэгээд ерөнхийдөө цагийн газраас сануулсан л да. Гадаад иргэд болохоор солонгос улсад ингээд ажиллаж амьдрахад одоо бид бол ингээд хөгжсөн улс гэдэг утгаараа айл болох нээлттэй байх гэж ингээд хичээдэг боловч яг ингээд энэ хуулийн энэ одоо нөгөө нэг зохицуулалтыг ойлгуулах те энэ хүрээнд одоо тасн зохицох энэ хугацааг ингээд иргэдэд өгөхөд аюул хугацаа алдснаас болоод олон хүмүүс ингээд мэдхгүйгээс болоод гэмт хэрэгтэй аюул орооцолдог юм аа. Тэгээ тийм болохоор энийг аюул мэдүүлэх нь аюул чухал. Гол нь яг ингээд энийг гэмт хэрэг хийчих юм уу гэмт хэрэг золиос авчих гэсэн хүмүүс байхгүй боловч энэ хуулийн мэдлэг гэдэг зүйл өөрөө аюул гадаад иргэдэд аюул бол тотмог байдаг гэж аахгүй. Солонгосод болохоор ерөнхийдөө энэ хуулиудыг ингээд юу шалтгаалтайгаар аюул хэрэгтэй мэдээлэл явуулдаг болохоор хүмүүс нь юу одоо хууль бус вэ юу хуулийн дагуу гэдэг аюулсаа мэддэг. Тэрийг аюул онцолж ярьжсэн. Тэгээд аль болох бас та бүхэн хуулийн болон одоо хуулийн санах одоо тийм дүрм зөрчиж байгаа юм ойлголтуудыг иргэдтэй аюул сайн өгөхөд бидэртэй хамтарч ажиллаж уусаа. Гэсэн энэ бүх саналуудыг аюул тавьсан. Ийм аян болоод өндөрсөн байгаа. Тийм. Одоо тэгээд энэ бүх аян маань 6 сарын хугацаанд үргэлжлэх тийм ээ. Нийтдээ 6 сарын хугацаанд үргэлжлэнэ. За тэгээд бид нар холбоотой байгууллагуудтайгаа хамтраад бас олон талын мэдээллийг хүргэх учраас манай монголчууд бас та бүгдийг үзэж байгаа арга гэрийн чинь солонгост байдаг. Солонгост хараач байж усан визитэж байсан тэр хүмүүсийг бас ингэж манай нэг хором зөв хэлбэрээр тань хамт яваасай гэж хэлж байна. Тийм. Та бүхэн ч гэсэн солонгост байгаа монголчууд маань ч гэсэн энэхүү гэмт хэрэгт тийм ээ үрдсэн оруулахын тулд энэхүү аяг одоо биднээс бас нийгмийн хариуцлага хүлээж энэхүү аян дээр бас нэгдсэн байгаа. Тийм болохоор бид ч юм чадах чинээгээрээ та бүхэнд мэдээллийг хүргэх болно. За ингээд энэхүү мэдээнийхээ дараагийн мэдээ маань за манай алдартай ковид тийм ээ солонгос улсын хувьд өнгөрсөн 7 хоногт энэ ковид гэдэг юм бас л хүчтэй 3 дахь давлгаа үүслээ тийм ээ. 3 дахь давлгаа үүссэн айгүй том шалтгаанууд бас байсан. Ер нь хот дүүргүүд болгонд одоо нөгөө олноороо цугларсан одоо зүгээр л нөгөө нэг kimchi дагуул тэгээд теннисний клуб тэгээд одоо саун за тэгээд ганц нэг жижигхэн цугларалтууд янз бүрийн сургалтын төв энэ гэсэн иймэрхүү газруудаас одоо юу гарч амлаа айгүй нөгөө өвчлөл гарч ирсэн. Энэ нөгөө нэг халдвар төвчин судлалын одоо халдвар төвчин гэдэг чинь ингээд нэг хүн юм уу нэг хүнээс нэг хүн рүү дамжих юм бол ерөнхийдөө бол ингээд байж тогтооход гайгүй гэсэн коронавирус болохоор нэг хүний цанзаа 2 хүн байгаад айгүй тийм хүчтэй тархал байгаад байгаа юм сосоохтой айгүй хэцүү байгаа болохоор болж өгөх цуглахгүй байх одоо их чухал байх гэж санаж байна. Солонгос улсын хувьд тийм 11 сарын 24-өөс 12 сарын 7 хүртэл 2 дугаар үе шат руу орсон байгаа нийгэм зай гэдэг тийм ээ нийгэм зай барих. За энэ явнаас болсон бэ гэхээр маш тодорхой юм 3 дахь давлгаа гэж яриад байгаа. Тэгээд нэг давлгаа нь бол мэдээж анх 1 сар буюу 2 сарын ихээр Тэгүү хотод Шинжонж зүмээс илэрсэн. Тэр нь бол нэг түүхийн нэг давлгаа байсан. За тэрийг Тэгүү хотыг ерөнхийдөө намжаагаад явж байхад 2 дугаар давлгаа нь 8 сарын 15 буюу эдний эрхчлээний өдрөөр тэр жагсаал хийсэн хүмүүс маань бас л сүмээс гарч ирсэн гэсэн. Тэр нөгөө сумбуг дөрөвт байрлах Саранчи сүм тийм ээ. За тэр сүмэнд цугласан Монгол тэр сүм цугласан гадаад итгэгчнэр бүгдээрээ яг 18 сарын 15-ны өдөр төв талбай дээр нөгөө тусгаар хөтмөл өдрөө тэн дээр бүгд байсан учраас 2 дахь давлгаа эхэлсэн байдаг. За энэ 3 дахь давлгаа сая 11 сарын 24-өөс ерөнхийдөө 1-р
20 цэрийн дэглэмийн 1-р үе шатлалтаа явж ирсэн ч гэсэн шууд 2-р үе шатлалт руу оруулсан байдаг. 1.5-аас 2 руу шууд 2 хоногийн дотор ерөөсөө шилжээд орсон байж тийм. Тийм болохоор энэ 24-ний өдрөөс эхлээд тийм ээ 24-ний өдрөөс энэ хуу даргалгаа маань ерөөсөө шууд нийгэмд зай барих юу 2-р шат руу шилжсэн байсан. За энэ юунаас болсон бэ гэхээр Солонгос улсын Мапо дүүрэгт байрлах нэгэн сүмээс бас энэ хүү давлгаа бас гарцсан дараа гэж байгаа маа. За үүний дараагаар бас Нүрянжи гэдэг нэг Нүрянжи гэдэг сургалтын төв. Энэ бас энэ хүмүүсийг ерөөсөө яагаад хэлчихэж байгаа. Энэ энэ гурав дахь давлгаанд маш хамааралтай болчихж байгаа. Энэ юу болсон бэ гэхээр нэг нийгэмд зай барих гэдэг бид бас одоо наад яриад байгаа шүү дээ. 1.5 2.5 гэдэг тийм ээ. За энэ дээр 20 цэрийн дэглэмийн үед энэ улсаас явуулж байгаа энэ дэглэмтнийг энэ хуулийн зөрчсөн этгээдүүд нь одоо тэр Нүрянжи гэдэг яриад байгаа тэр сургалтын төв Нүрянжи гэдэг нэртэй сургалтын төв байгаа байхгүй юу? Тэр нь юу байсан бэ гэхээр хагас чаа гэж хагас доошоо ордог сургалтын төв хэрнээ 20 цэрийн дэглэмийг ерөөсөө тэнд алдсан гэж байгаа. Юу вэ гэхээр хүүхдүүдийг нэг суудалд алдсаад нэг суудалд ингээд суулгах тэр үед чинь нэг шаттай байсан шүү дээ. Тэрнээс болоод тэр яг сургалтын төв болгоод ерөөсөө тэр сургалтын дүүр ингээд зүгээр сургалтаа ингээд явуулж ирсэн гэж байгаа байхгүй. Тэр нь ерөөсөө тэр дараагийн шалгалтад илэрсэн гэж байгаа. Юу гэхээр нэгт хууль зөрчсөн гэж байгаа. Хоёрт тэр доошоо ордог тэр битүү орчинд агаар солилцох тийм орчин байхгүй байсан учраас тэнд сургалтын төв явж ирсэн хүмүүс коронавирус илэрсэн гэж байгаа. Коронавирусын хувьд ч энэ удаагийн 3 дахь давлгаан дээр болохоор өмнө нь болохоор настай хүмүүс их тусч байна энэ гэсэн тийм яриа байсан бол энэ удаагийн 3 дахь давлгаан гэсэн насны юу байхгүй залуучууд маш их хүртэж ирсэн. 2 дахь давлгаанаас эхлээд ер нь бол залуучууд их байсан бол одоо 3 дахь давлгаанаас эхлээд илүү одоо жоохон хүүхдүүд гэх юм уу те нэлээд намтай коронавиг насжилт доошоо ороод ирж байгаа байхгүй тийм. Нэлээд тийм хүүхдүүд аюул хүрснээс болоод одоо жинкнээсээ бас хүмүүс аюул байж те сургалтын төв болон ер нь газрууд ингээд бүгдээр амрах марктайгаар те баг гэрчтэй байхаар одоо жинкнээсээ солонгосчууд ч гэсэн гэрчтэй байхаар юм хэцүү байдал үүссэн. Тэгээд одоо ингээд 2-р шат руу ороод ирэхээр тийм ээ бид бүхэн ч гэсэн өмнө нь мэдж байгаа 2 бидээс ч гэсэн Солонгос улсад амьдарч байгаа 2.5 шатлал бүртэл энд амьдарч үзсэн шүү дээ тийм ээ 20 цэрэг тэр үед бүх юм ингээд хаагдмал боогдмал мэдээж тэр бол 20 цэргийн хууль дүрмийг биднес баримтлах ёстой гэж байгаа. Мэдээж үүнийг дагаад бүх үйлчлэлийн газруудын цагийн хязгаарт ороод эхэлдэг тийм үү. Кофе шоп болгоод яг л үйлчлэгээ 21 цаг хүртэл суудлаар авчаад 21 цагаас хойш педал. 2.5 шатлал руу орох юм бол бүр дотор суухгүй. Тийм зөвхөн боолгож авч байгаа тийм ээ. Starbucks-тэй 2.5 шатлал руу орсон билээ. Тийм үү суулгахгүй. Зэний бодлолд болохоор суулгахгүй. Манай ажлын бодлогын хэмжүүлэх бол ингэ суулгахгүй болсон. Гэтэ яг ерөнхийдөө нөгөө сууж ярих энэ ч өөрөө одоо чигээрээ хараад одоо өөдөөдөөсөө хараад сууж ярих юм ч юм болохоор бас халдвар авах том боломжтой тийм. Тийм болохоор маска сайн хэрэглэдэг. Дээрээс нь одоо Солонгос болохоор түрүүний аны хүрээнд гэсэн сануулж ирсэн. Одоо жишээлбэл Солонгосын нөгөө нийгэмд зай барих хөдөлгөөн хэддгээр шаттай болсон ч хамаагүйгээр заавал одоо ерөөсөө тасалбаргүй маска зүүх хэрэгтэй. Тэгэхээр маска авсан байх юм бол хоол идэх болон кофе уух бас бусад нөхцөлд маскгүй явах юм 100 мянгаар хоргоно гэд. Тэгээд одоо Солонгосын хуулиар баталчаад гэсэн гадаад иргэд энийг одоо мэдээгүй явж ивэл яана гэдэг дээр аюул айд юм лээ. Ер нь бол тийм. Тэгээд бид нар бас өөрийнхөө олон даацх компани мэдээгээр бид маш их амжилттай монголчууд тийм сар бүр анх хууль батлагдаж хэрэгжиж эхлэхээс өмнөх анхааруулгын сарын хугацаанд бид нар мэдээнийхээ туршид ярьж ирсэн. Одоо ч гэсэн ярьж байгаа. Аны хүрээнд ч гэсэн ярьж ирсэн. Одоо бид нар ингээд жишээлбэл ингэж аахгүй гадаад иргэн ингээд зүгээр маска зүгөөгүй ингээд явж байхад би таныг 100 мянгаар торгоно гэх тэр хүн мэдээлэл авах байх тийм ээ. Мэдгүй тийм би яг 100 мянган төгрөг оруулах ойлгохгүй байна гэдэг тийм тохиол аюул байдаг гэнэ гадаад иргэдтэй харьцаа үзэхэд тэгэхээр энэ аль болох юм мэдээлэлээр дамжуулаад энэ хуулийн ойлголтуудыг гадаадд өгөх нь юу аюул чухал гэж өөрөө хандсалж ирсэн байна. Тэгэлгүй яах вэ? За тэгээд дээрэс нь тийм ээ фитнес билард газар голфын газрууд ерөөс одоо 2 дугаар зэрэгтэй болохоор 21 цаг хүртэл ажиллана. Хоолны газар болон тоглоомын газрууд бас 21 цаг хүртэл ажиллана. 21 цагаас хойш
яах юм бол торгуултай. Ер нь л яг манайх бол Монголын хувьд болохоор бүр ингээ бүгдийн шууд 20 ингээ явж байгаа гэж Солонгосод яг юм шатлал гаргаад тэг яг энэ шатлалынхаа бүрийн одоо хаа хүртэл заагтай байхгүй ямар зааг дээр ямар үйл шатлал руу шилжих вэ гэдгийг аюу тодорхой болгоод ингээ төгсөн байгаа болохоор те одоо ер нь коронавитой ингээ тасан зохицоод амраас урчлаа. Солонгосын хувьд бол ерөөсөө тийм ээ бид ч гэсэн өмнөх мэдээнүүд дээр гэсэн өмнөх сарын ч юм уу тэрний өмнөх сарын мэдээн дээр ч юм байнга ярьдагсан. Солонгос ерөөсөө коронавитой зэрэгцээд амраас урчлаа. Тийм. Одоо 300 шатлалын 50-д өчтөг. 300-аас доош орлоо гэж 200-аас доош орчих юм бол за ерөнхийдөө 1.5 даа юм уу нэгтэй ч юм уу те ингээд явна. За тэгээ багсах тусмаа бол 60 маар болох тохиолдолд нэг болгоод яаж энэ гол нь эдийн засгаас холбоотой яагаад тэргээд ингээд мөнгөгүй болчихгүй хүмүүс ингээд сэтгэл санаагаар энэ вируснаас болоод одоо ингээд амиа хорлох вэ өнгөрсөн удаагийн арын дээр ч гэсэн ярьж байгаа байхгүй юу эднийх чинь нөгөө өмнө нь MERS SARS эдрийг бас ингээд яахад бас нэлээд хүнд тусчээс нөгөө хятадтай ойрхон байсан болохоор тэгээд энэ корона ч юм уу ийм цаг тахлууд гараад ирэхээр одоо хүмүүс нөгөө эсрэг хугацааны дараа нөгөө эдийн засгийн эргэлтэн зогсоод нөгөө мөнгөгүй болоод зарим сургууль соёлоос ингээ хоцроод нөгөө нэг сургууль соёлоо явж чадхаад нэг юм хүнд юм сэтгэл зүйн хувьд корона болов гэж яриад байгаа шүү дээ. Сэтгэл зүйн энэ дарамтууд ингээд ирдэг. Тэрнээс амын хавлах тохиолдлууд айгүйх байдаг гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө болохоор Солонгосод иймэрхүү бүр яг эцэс хүртэл яваад нөгөө үдцсэн одоо ингээд нөгөө амын хавлагч би болдог гэдгийг мэдсэн байгаа болохоор энэ шатлалыг айгүй зөвс дахиж тэг хүмүүсийн сэтгэл зүйд бас ингээд ийм хатуу дарамт одоо аимшигтай тийм мэдээлэлүүд юмнуудыг хүргэхгүйгээр те тодорхой хэмжээний ойлголттой болгоод ингээд явж байгаа нь их авааштай. Шууд ингээд бас хүмүүс хорчих юм бол одоо юу ч хийхгүй ингээд байгаад ч юм уу ингэх юм бол бас энэ тэнд гэр бүлийн хүч хэрхийлэлтэй ингээд янз бүрийн зүйл айгуух гардаг. Бид ч гэсэн анх тийм ээ Солонгос ерөөс 1.5 шатлал 1.5 шатлалт нь юу байх юм бол 2.5 нь юу байх юм бол анхандаа сайн ойлгохгүй үстэй. Тэнгүүд ерөөсөө Солонгос ч гэсэн анх ерөөсөө бусад улсуудаас төрөлд хамгийн анх юм 0.5 гэдэг шатлалыг гаргаад ирсэн байхгүй. Тэн дээр тааруулаад бүх үйлчлэгчдүүдэд тэр хуваарт нь ажилуулсан бүгдийг ингээд зохицуулаад эхэлсэн байна. Дээрээс нь хуулийг бас хүмүүс маш сайн одоо дагаад. Тий одоо ерөөсөө 1.5-д яах вэ гэдэг бүгдийг мэддэг болсон Солонгос бүгдээр. Энд амьдарч байгаа гадаад иргэд бол манай монголчууд гэсэн 1.5 2.5 ерөөсөө бүгдийг мэддэг болсон. Энэ хүрээнд яг л оройтож ажил тарахаар бол эртхэн 21 цагаас өмнө хоол идээд ажлаа үргэлжлүүлэх ч юм уу тийм ээ. Метро ч гэсэн одоо яг цагаар бүр наашаа татсан байх шүү дээ. Холын метронууд нь 12 цаг тэгдэг хүртлээс нөгөө нэг юу юм уу явдаг нэг юм уу санаж байна. Холын метронууд байгаа шүү дээ. Нэгдүгээр шугам болон холын метронууд нь 12 цаг хүртэл гитсэн байсан. Хоёрдугаар шугамаас 8 дугаар шугам хүртэл одоо энэ Сөүл дотор иргэдэг метронууд нь 22 цаг 21 цаг биш 23 цаг хүртэлсэн тийм. Автобуснууд болгоод 22 цаг хүртэлсэн. Тийм л автобус бүр нааш орж иж байгаа автобуснууд бол ерөнхийдөө зарим нь бол бүр явуулсан. Тийм бүр өдөөнөөс орж иж байгаа автобуснуудыг зарим нь тийм. Эднийг хэлсэн тийм. Тэр автобуснууд гэсэндээ одоо ерөнхийдөө бас өөрсдөө ингэсэн одоо нэг жинхэнэ яаж иргэдэг сайклаа бүр ингээ олцсон тийм. Корона 1.5 байх юм бол ингэж иргэн 2 хүртэл. Тэгээ энэ бас айгүй мундаг гаргалгаа гэж би бас бодож байгаа. Солонгос улс ерөнхийдөө коронавитой одоо бас зэрэгцээд амьдраад амьдралаа бүгдийг зохицуулаад яваад сурчлаа тийм ээ. Тэгжээтэл Монгол бидээс ч гэсэн одоо ингээд Монголд болж байгаа үйл явдлыг гэсэн чиг тавин ингээд байн харж байдаг тийм ээ. Тэгмээд өнөөдөр яг өнөөдөр харсан нэг мэдээлэл юу гэхээр эрүүл мэндийн яамнаас засгийн газарт нөгөө нэг ахаад юг 20 цэргийн дэглэмийг 14 онох юг сунгаж өгөх тийм хүсэл тавьсан байлээ эрүүл мэндийн яамнаас Монгол засгийн газар. Тэгээ энэ чиглэл дээр бас онлайнаар тийм ээ одоо онлайн орчинд байгаа хүмүүс тийм ээ сошиал орчинд бүх хүмүүс шуугж байгаа. 20 он бүгд тийм ээ нойр зогсолт хийчээ. Дахиад 14 он сунгах юм бол энд байгаа нэг компаниуд тийм ээ дотоодын жижиг дунд үйлдвэрлэлүүд юу болох юм бэ? Тийм ээ. Дээрээс нь зогсолт бол удаан хийх бол бас амар дэмий хаа гэж би. Тийм бол нэг жижиг дунд үйлдвэрлэж бүгдээрээ гараа хумсаа нэхээс ураа болчих жоох байхгүй юу? Тийм. Дээрээс нь одоо хүмүүсийн хөдөлгөөнийг ингээ хорно гэж чинь зөвхөн зүгээр л хүмүүс гэртээ баримт ойлголоос бишлээ те мөнгө санхүү ажил төрөл гээд ингээ дээрээс нь аягүй олон чухал зүйлсүүд байгуулга яг тэг зогсолт гэхээс илүүгээр ядаж юу гэдэг 0.5 шатлалж хамаагүй нэмээд ингээ тодорхой хэмжээний хэсэг бүлэг хүмүүсийг ажилдаа байлгаад орлоготой байлгахгүй яг ард иргэдийн хувьд бол ингээ амар хүнд тусантай вирус ингээ гарсан байдаг.
эрүүл мэндийг хамгаалмаар байдаг. Дээрээс нь мөнгөгүй байгаад байдаг. Тэгээд их юм бол яг амар хэцүү бүр улам л нөхцөл байдал миний бодлоор хүндрэлтэй биш үү те. Тэгэхээр нойр зохицолтоор удаан байна гэдэг бол нэг гаргалгаа бол биш хаа. Тэгээд бид нэр цаашид тийм ээ. зохицохтой энэ арга. Солонгос улс гэсэн коронавитой одоо зохицол амьдраад байна гэж бид бүхэн ярьжлаа. Тийм болохоор манай Монгол улсын хэмжээнд ч гэсэн яг ихний хэмжээнд ингээд жоохон зочирдсан. Нойр зохицол хийсэн гэж болно. Үүний дараанаас одоо тийм ээ засгийн газар болон эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагууд үнэн дээр одоо нэг 20 оны хугацаанд ямар нэгэн гаргалаа гаргасан билүү дахиад арай ч дахиад нэг суулгахгүй байх үү гэж бодож байна. Тийм. Ер нь бол яг ихний анхны нэгдүгээр шатлал дээр бол бүгдээрээ яг иймэрхүү маркаар жоохон паникттэй жоохон шоконд ийм шокуудыг авахаас арга байна. Гэхдээ 2 3 дахь дээр бол бид нэр тасан зохицохтой гаргалгаа хайна гэдэг нь хамгийн зөв зүйл болоо гэж бодож байна. Тийм ээ. За ингээд корона маань өдөрс тасралтгүй яригдал гэж яриад ахаа тийм болсон тийм. Тэр ч гэсэн коронавигийн тухай ярихаараа бүр гүн гүнзгий болоод байдаг болчихжээ. Тэгээд бид дөнгөж ярьсныхаа энэ хөө корона ковид-19 болон Монгол улсын бас Монгол улсад маань болж байгаа үйл явдлаар та бүхэндээ бас жоохон санал агуулцлаа. За үүнтэй холбогдуулаад дараагийн мэдээ хүргэе гэж бодож байгаа. Тийм ээ. Дараагийн мэдээ бид нэртэй постэр ирсэн байгаа та. За ийм постэр байгаа. Энэ маань Коронавитой маск хэмжээлээ. За дэмжигч байгууллагуудаар нь болохоор Солонгос улс Монгол иргэдийн холбоо, Тема маркетинг компани, за тэгээд Монгол бичиг Монгол Хил бичиг соёлын төв. За тэгээд энэ дор Тэнгэр карго, Мкор, тэгээд Монгол хоолны газар жижиг карго, Виско гэж бичсэн гадаад оюутны холбоо юм шиг байгаа. Энэ холбоонууд бүгдээрээ нийлээд ингээд одоо энэ аян тийм хугацаатай байсан 30 хүртэлцсэн байсан шүү. Ерөнх нэгд өдөр хүртэл. 2-7 хоногийн туршид Солонгост байгаа монголчууд маань болохоор өөрийнхөө боломжоор маск хандуулах юм бол энэ маань одоо удахгүй Монгол улсад маань хүрээд ингээд Монгол улсын одоо тодорхой хэмжээгээр маскны хангамж байхгүй байгаа. Одоо маскны хангамжийг хүртэж чадахгүй байгаа иргэдэд хүрэх юм гоё боломж бас та өөрийнхөө сайхан сэтгэлийг илэрхийлэхдээ ийм боломж байгаа юм байна. Та хэрэв ачаасаа амьдардаг байх юм бол Монгол бичиг хэл соёлын төв дээр аваачиж өгч болно. Хэрэв Монгол тавтай ойрхон амьдардаг юм бол Монгол тавны 602 тавтад аваачиж өгч болно. За энэ мэдээлэл ингээд та энэ аянд ингээд нэгдэх тийм ээ манай олон дахь зохиомч гэсэндээ энэ аяныг дэмжиж байгаа. Өөрөөсөө бас хувь нэмийн тодорхой хэмжээр оруулна гэсэн бид нар юм төлөвлөлтөд явж байгаа. Тэгээд та бүхэн ч гэсэндээ Монгол улс руугаа маск хандуулахыг хүсэх юм бол бас их орондоо ингээд санаа зовж байгаа тийм ээ энэ маскыг хандуулахад туслаарай. Тэгээд нэг санаа зовж байгаа юм маань засгийн газар маань гэсэндээ одоо ерөнхийдөө энэ тэнхгийн орнуудаас ингээд явуулж байгаа энэ тусламжийн энэ зүйлсүүдийг бол хэл гадаа нэвтрүүлж өгөх гэдэг тийм тусгай бүргийн онгоц орчим нэг юм аргаар бас оруулах хэрэгтэй тийм ээ. Энд дээр бас санаа зовлонжил байна тийм ээ. Тэгээд 11 сарын 30 хүртэл гэж байгаа шүү дээ тийм. 11 сарын 16-нд эхэлсэн аян байгаа. Тэгээд 11 сарын 31 хүртэл нэг холбоо барих хутас та нэг хэрэг холбоо барих хутас ч юм уу бид нар дараа нь постерыг мэдээнийхаа дараа энэ постерын доор бид нар яваад оруулаад өгчин тэгэн гутлан та нар тэр нөлөө авалцаад хийгээд өгчөж байна. Бид бас зургийг авалж тийм ээ. Энэ хаяг нь байж байна. Энэ бол COVID-78 дөрөв гэдэг нь болохоор нэг Монгол Солонгос хэл бичиг соёлын төвийн хаяг байна. За энэ 5.602 тоод байна. За энэ их Монгол ресторан гэж шүү дээ. Ачаасан их Монгол байна зэрэг юм шүү дээ. Ачаасангийн 2 дугаар гарцаар гараад энэ газруудад энэ маскыг хүлээн авч байгаа. Мөн өөрийн биеэр маск хүргэж өгөх боломжгүй байх юм бол юу лээ? Энэ холбогдох дугаарууд руу холбогдоод болохгүй мөнгө шилжүүлдэг ч юм уу тийм ээ. Ерөнхийдөө гаргалгааг нь хөдөө амьдардаг монголчууд маань ч гэсэн тийм ээ. Сүүлдээс зайтай амьдардаг монголчууд маань ч гэсэн магадгүй нэг яг юм бол энэ холбогдох дугаарууд болон энэ холбогдох пэйжүүд рүү ч гэсэн холбогдож болно. Тэгээд энэ дээдлт нь бас энэ пэйж утаснууд нь байж байна. Яа нэг юм гоё юм тийм. Ямар ч юм бүгдээ гадаад ирдэг монголчууд маань гэхдээ харцангуй бас амар мундаг те анх корона гарлаа гэдэг Монгол нэг ч кейс илрээ байхад бүгдээ их орондоо маск явуулаад ямар ч юм гэрээ Монголчууд тоодчихгүй маск зүүж мэдэхгүй явж байсан юм шүү дээ. Тэр үед болохоор энд нөгөө гараад дэлхийн нийтэд тарахад тэгээд айхтаа бүгдээ аюуг маск зүгдээд их орондоо явуулж ирсэн те маск. Тэр үед нэг оноотой зүйлээд байхгүй би нэг
өглөө нэг 2 сарын сүүлд авчихсан юм да. Солонгос улс ийд ингээл нэг маск зүгэл нэг коронавирус болгоомжтой гэдэг явж ирсэн. Тэгээ нэг өглөө би нэг Facebook дээр юм болж маска зүгээр болгоомжтой гэдэг чинь Монголоос нэг харсан юм. Юу солиороод байгаа юм. Монгол юу байхгүй байх чинь яг нэг юм байсан. Баг өөрөө тэр постоо биччихээд санаа зовох юм шиг. Монголоос аим хүмүүс холбогдоод наа чи яаж энэ гэдэг байсан тийм ээ. Энэ дээр бид үзсэн тэр үед яг Солонгос улс эд нэг ковид шуугуулж ирсэн үе. Түүний дараагаар одоо биднес тийм ээ энэ 10 сарын хугацааны дараа эргээд харахад Солонгос улс ажиллаж амьдарч байгаа монголчууд нэг ковидтэй чинь зэрэгцээд амьдраад ажлын үйл ажиллагаагаа явуулж байна. За одоо энэ өндөрлөөс харахад яг Монгол болж байгаа үйл явдлыг харахаар маш жоохон сэтгэлдтэй тийм ээ. Тийм болохоор маск нэг энэлийн хүмүүстэй тийм ээ энэлэг болоо онцгой бүх тусгай ажиллагаад ажиллаж амьдарч байгаа хүмүүс нэг удаагийн хувцс ч юм уу тийм ээ. Заавал маск бихгүй тийм юм тийм үйлдвэрт ажиллах хүмүүс ахмал тэр бүгдийг ингээд тийм ээ боломжоор сэтгэлээр энэхүү аянд бас нэгдээд дээрээ гэж та бүхнээс уриалж байна. Тэгэхгүй яг хөө тэгээд бүгдээрээ тий ер нь л коронавирус ингээд авахын тулд хүн болгондоор бүр нэг хичээл зүтгэх хэрэгтэй. Гол хамгийн гол чухал юм нэг ихтгэл найдвараар алдахгүй хэрэгтэй. Тэгээд бид нар энийг хэдийгээр бид нар энэ талдаа ингээд айгүй нэг талдаа айгүй зовоод одоо коронавиг яана гэдэг ингээд санаа зовж байгаа учраас нөгөө талд нь одоо шинжилгээ ухааны салбар, анагаах ухааны салбар гэдэг том техник технологийн салбарууд гэдэг бүгдээрээ нийлээд бас яг адилхан өдөр шөнөгүй одоо вакцины үйлдвэрлэгээ одоо энэ вакцины тэгээд олон мундаг эрдэмтэд ингээд ажиллаж байгаа учраас тэгэхээр бас нөгөө талд нь ингээд тэнцвэртэй байгаа ийм цаг үе учраас бид нар жоохон дор бүрнээ хичээгээд дэмэндээ ингээд байж ивэл тэгээ мэдээж удахгүй сайхан цаг ирнэ. Тэгээд хүн төрөлхтөн бол олон гай гамшиг олон зовлон зүтгүүрүүдийг давсаар ирсэнтэй. Тэгээ энэ ч гэсэн биднэрт амьдралын шалгуур болдог. Бас биднийг илүү ухаажуулдаг ийм зүйл байгаа. Тэгээ тийм болохоор бүгд энэ коронавигийн вакцины гараад ирэхэд тийм ээ дараад нь бол юу гэдэг зүгээр энэ ханиадтай адилхан болчих байхгүй. Ерөөсөө вакцины гэдэг юм гаргана гэдэг маш их хугацаа орж ийн тийм ээ. Гаргасныхаа дараа энэ үйлдвэрлэл гэдэг нь бас тодорхой хэмжээний хугацаа орно. Дэлхийн 7 тэрбум тэр нэг вакцин байж болохгүй. Ахаад 1 2 3 1 хүн гэх юм бол тэрийг үржүүлэх нь маш зэрэг хугацаа зарцуулна гэж байна. Солонгос одоо энэ эрдэм шинжилгээний хүрээлэнгээс ч гэсэн нэг вакцин гаргачлаа ч гэсэн тэр вакциныг дараад нь үйлдвэрлэхэд бол хугацаа их болно гэж байгаа байхгүй юу? Тийм болохоор тэр болтол биднээс зөвхөн маска тийм ээ. Одоо хамгийн ойрын биднээс хувийн ариун цэг бол гараа байн угаах. Үүний дараа гараа хариуцах, мөн маска байн зүүх. Энийг л биднээс шивсчих юм бол хайртай дотны гэр бүлээ энэ хүү аюул төвчнөөс биднээс өрчсөн сэргийлж чаднаа гэдгийг та бүхэн дахин хэлье. Та бүхэн гэсэн үе харин зэрэг сайн байгаарай, сахиарай гэж хүсэж байна. Бүгдээрээ дараагийн 7 хоног хүртэл дахиад одоо олон гоё мэдээтэйгээр тэг удахгүй сайн цаг ирнэ гэж бодож байгаа учраас тэгээ илүү их гоё сайн эерэг мэдээнүүдтэйгээр эргээд уулзцаая. Ингээд хамтаа байсан нийт үзэгчдээ баярлалаа. Та бүхэн хөө мэдээллийг маань бусдад түгээж өгөөрэй. Дараа 7 хоногт дахин уулзлаа. Түр баяртай. Түр баяртай. Олондагийн хэлэн байлаа. Олондагийн төгсөө байлаа.